За тэгэхээр оюун эрдэнэ засгийн газар төсөв хүрээний мэдээлэлээ 4 удаа өөрчилсөн юм л да. Тэгээ энэ болгондоо төлөвлөлтгөл байсан гэсэн үг. Яг өнгөрсөн жил өдийд 2027 оны гадаад нийт өр 51 их найд байна гэсэн. Гэтэл өнөө жил 57 их найд болгоод оруулж 6 их найдаар нэмэгдүүлээд ороод ирж байгаа. Тэгэхээр энэ юу илэрхийлж байгааг бол бид нар өр тавиад тансаглалаа, дарга нарынхаа тансаглалыг төсвөөс идэж уудаг бүх зүйлээ бүгдийг хийн. Манай хооч үе бидний тавьсан өрийг төлнө. Бид нар сайхан амьдарч байвал хооч үе өртөө өнө, өргөө өнө бид нар хамаа байхгүй гэдэг ийм зарчим дээр энэ одоо зүйл чи орж шít. Өнгөрсөн жилийнхаас 6 их найдаар нэмэгдүүлнэ гэдэг чи юу гэсэн үг юм? Ер нь өөрөөр ингээд бүх юмаа санхүүжүүлдэг ийм улс орн ерөөсө хөгжихгүй. За хоёрдугаарт нь төсвийн зардал байна. Өнгөрсөн жил 34 их найдаар төлөвлөж байсан, энэ жил 36 их найд болгоод оруулаад нэмээд 2 их найдаар нэмээд оруулаад ирчихсэн. Энэ юу илэрхийлж байгааг бол та нар ингээд 9 хувиар төрийн албаа агч нарыг хассан массан гэж төсвийн зардлыг багасгасан гэж ярьж байгаа боловч 2 их найдаар нэмэгдүүлж байгаа гэдэг чинь юуг илэрхийлж байгааг бол нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийг энэ ард түмнийг худалдаж авах тэр юмнуудаа бүгдийг хийгээд ороод ирсэн гэсэн үг байхгүй юу? Нөгөө сахилгаваттай байна гэсэн хаана байгаа юм? Байхгүй дээ. Тэгээд дэлхийн улс орнууд ерөөсөө төсөв татврын бодлого гэж ярьдаг. Гэтэл манайх төсвийн бодлого гэж яриад ганцаарнгийн тусад нь оруулаад ирж байгаа. Өчигдөрхөн гэхэд ерөнхий сайд татврын шинжилгээгээ оруулж ирнэ гэдэг ингээд явсан. Гэтэл эрхчлэлийн төсөв дээр чинь бүхэл бүтэн 6 их найдаар энэ зардлуудыг нэмэгдүүлээд энээс юу харагдж байгааг бол ерөөсөө татврын бодлого чинь ерөөсөө явахгүй гэсэн үг байхгүй. Тэр чинь зүгээр аргалсан ийм шинжилгээ хийгдсэн байна гэсэн үг байхгүй. Ийм их зардал нэмэгдэж байна гэдэг чинь. Тэгээ одоо энэ ард иргэд аж ахуй нэгжүүд энэ юм хийж байгаа бүх хүмүүс энэ татврын шинжилгээс юм хүлээж байгаа. Яг ачир дээр юм байхгүй нь шүү дээ. Энэ төсвийн хүрээний мэдээлэлээс чинь эндээс харагдаж шүү дээ. Дахиад нөгөө татврын дарамттай хэвээрээ байх юм байна. Нэг жижиг сажиг нэг өөрчлөлтүүд хийсэн болох юм байна. Нэг хэсэг хүмүүст боломж олгоод нөгөө хэсэг хүмүүсээ дарамтлагдаг тэр хэвээрээ байх юм байна. Ийм л юм харагдаж байна. Тийм учраас энэ одоо төсвийн хүрээний мэдээлэл энэ их одоо зардлууд нэмэгдүүлэх 8 их найдаар зардал нэмэгдүүлнэ гэдэг чинь юу гэсэн юм бэ? Одоо энэ 2 их найдаар гадаад өрөө нэмэгдүүлээд 2 их найдаар төсвийн зардлаа нэмэгдүүлнэ гэдэг чинь. Яаж ийм ихтер бүхэл бүтэн 6 их найдаар одоо гадаад өрийг нэмэгдүүлж байгаа гэдэг чинь маш их тийм одоо зардал гарган тэрнийг одоо өрөөр санхүүжүүлнэ гэсэн үг шүү дээ. Ингэж одоо ард түмний нуруунд дээр энэ одоо дараагийнхаа сонгуулийн энэ сонгуул болохдоор л одоо баах юм нэмж тавьдаг яг тэр хэвээрээ. Урд нь би яг шүүмжилсэн яг тэр хэвээрээ. Ийм л нөхцөл байдалтай байна. Энэ дээр тодорхой хариулт авъя. За энэ төсвийн хүрээ гэдэг бол зөв хязгаар. Бүх зүйлийг санхүүжүүлнэ гэсэн үг биш шүү дээ. Энэ чинь зөвхөн хязгаар байхгүй. Тэгэхээр тэрийг бүрдүүлж шүүн сайн мэдж байгаа л да. Яг би нэг ажиллаад хийж байгаа учраас улс төр яриад яг зүгээр засгийн газрын өрийг бол 2027-оос 2028 онд одоо энэ төсвийн доктортой хуулийн хуулинд зааснаар GDP-ийн 50%, 2029 онд 40%, 45%-тай тэнцэх хязгаартайгаар оруулж ирж байгаа. Ер нь төсвийн доктортой хуулийн дээд хязгаар 60% үст. Тэгээ 60%. Тэгэхээр бид нар бол тусгай шаардлагатай нийцүүлж байна. Энэ бол нөгөө дээд хязгаар нь учраас дээд хязгаар нь 50 байна, түүнээс давахгүй шүү гэж оруулж ирж байгаа. Бусад одоо эх оны төсвийг бол энэ төсвийн хүрээнийхээ хязгаар дээр л багтаагаад оруулж ирнэ л гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс үүш нэг тийм өөр нэмэх гээд байгаа зүйл бол огт биш гэдгийг бас тайлбар хэлье. Алдагдлын хувьд бол ойлгомжтой маа. Би түрүүн танд хэлсэн. Манай энэ эдийн засгийн маш ойлгомжтой болчиход байна. Урсгалчин 75%-ийг авч авчиад. Тэгээд улсын жилийн төлөвлөгөөн дээр 24%-аас нэмж болохгүй гэж шаардлага тавьчаад. Тэгээд тэтгэвэр нэмгээд энэ талаар шахаад багш хэмжнэрийн цалин гэхээр эн чинь баг эх жилийн төсвүүдээр 1.3 биз дээ. 1.3 орчим нэмэгдэж энэ 50% их хурлаас баталсан нөгөө 11 сарын 26% нэмэгдэл чинь ийм бол.
Тэгэхээр нэмээд байж болох ч гэсэн энэ чинь хязгаараад авчиад байдаг. Тэгээд үлдсэн 8 их 80 чинь ерөөсөө 4 нийслэл рүү 1.3 нь үргэлжлэл 1.3 шин 1.3 гадаад зээл байхгүй. Тэгээ ингээд ихэлдэг цалин нэмэх шаардлага байдаг, тэтгэвэр нэмэх шаардлага байдаг. Тэтгэвэр чинь энэ инфляцтай уялдуулаад индексжүүлэх төр чинь багадаа 9% нэмэх ёстой. Тэр эн чинь нөгөө орон зайдаа багтдаг. Тэр ийм болвол байдгаа. Тийм учраас төсвийн тэнцлийг алдагдaltaа батлах дээр бол бас хэлэхэд алдагдaltaа эсвэл ашигтай байлгахаар төлөвлөлтөө эдийн засгийн тэр нөгөө мөчлөг яг хаана байна вэ гэдгээс шалтгаалж энэ алдагдал ашигыг төлөвлөж явах нь өөрөө эдийн засгийн бодлогын хувь зөв. Тэрнээс ингээд алдагдaltaгүй байвал гоё алдагдaltaа бол муу гэдэг ойлголт бол байхгүй. Тэгэхээр зөвхөн мөчлөгийн хувьд бол одоогийн бодит гүйцэтгэл нөгөө потенциал төвшнээсээ давсан эсвэл одоо дуцнаас хамааруулж тооцдог. Тэгэхээр одоогийн яг энэ манай нөхцөл байдал буюу төсвийн тэнцлийг алдагдaltaа ашигтай байлгах уу гэхээр мөчлөг муудах үе юм сөрөг үе таарад байна. Тийм учраас бол алдагдaltaа оруулж ирж ижил цаашаа бол бид нар энэ эдийн засгээ идэвхжүүл цусны хэрэгэл сайжрна л та. Тэр нөө output gap гэж нэрлэдэг. Тэгэхээр тэр бол өөрөө нөө яг сөрөг тал руугаа гарсан ийм цаг үед таарчод байна л да. Тэгжиж энэ эдийн засаг чинь ингэж халж идэвхжихгүй бол тэр агшаагаад байх юм бол энэ ингээ улам л одоо ингээ борцоолол хатчих штэ. Ажлын байрс нэмэгдэхгүй, үйлдвэр барилга байгууламж одоо хувийн хвшлээ дэмжих ажилч явагдахгүй. Тэгэхээр ийм үед бол харин бүр мөчлөгөө сөрөх ёстой. Өнгөрсөн хугацаанд бид яадаг вэ? Зөвхөн алдагдлаар амьдраад зөвхөн алдагдал хийж тавьчаад тэгээд нөгөө бусад арга хэмжээнүүдийг авдаг байсан байхгүй. Одоо бол засгийн газар тэр дөрвөн чөлөөлтийн бодлогын хүрээнд тэгээд зарим зөвшөөрлүүдийг үйл ажиллагаа руу нь явуулаад шууд цахимаар хүсэлт гаргадаг болгоод хяналт шалгалтыг багасгаад нөгөө компани аж ахуй нэгжүүдийг ажиллах нөхцлөөр хангуулж байгаа. Тийм учраас яг энэ бодлоготойгоо нийцүүлээд өчигдөр татварын хуулинд одоо тэр 8 өөрчлөлтийг дээрээс нь мэдээлэл технологийн салбар дээр 2 өөрчлөлтийг нэмээд өргөн мэдүүлсэн. Энэ бол эдийн засгийн идэвхжүүлэх зорилготой. Тэгээ энэ хуулиа бол хурдан батлах хэрэгтэй. Тэгээ бид нар хэрэгжүүл тооцоочл оруулж ирсэн. За тэгэхээр ахмадын тэтгэврийг сая 500 төгрөг болохыг дэмжиж байгаа. Гэхдээ 2024 онд батлагдсан одоо миний өргөн барьсан инфляцийн дагуу тэтгэврийг жил болгон нэмэх тухай энэ одоо хууль жавхлан сайдын бас дэмжлэгтэйгээр төсвийн хуулинд тусгагдаж ингэж явсан. Тэгэхээр жил болгон инфляцийн дагуу нэмэгдэж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ эх жилийн энэ жилийн инфляцийг 7% гэж тооцож байгаа юм байна. Тийм байхгүй шүү. Зөвхөн одоо мах гэхэд л бараг 80% өссөн байгаа шүү дээ. 80% өссөн байгаа. Бидний гол хэрэглээ. Тийм учраас энэ инфляцийг 7%-аар тооцож энэ ахмадын тэтгэврийг нэмэх тухай асуудал ирэх одоо оны төсөвдөр орж ирэхгүй шүү. Энэ дээр маш хариуцлагатай байна шүү. Түрүүчийн жилүүдэд 6%-аар нэмэгдүүлээд ороод ирсэн. Яагаад гэвэл энэ жил инфляц 6% байна гэж худлаа хэлээл дандаа хоёр оронтой тоон руу орцсон явж байгаа шүү дээ. Тэгээ ард түмнээ ингэж хуурж ахмадуудаа ингэж хуурж өрөөсө болохгүй. 10 хэдэн хувиар одоо хамгийн багадаа инфляц байх ёстой. Тэр 10 хэдэн хувиар заавал одоо 2027 оны төсөвдөр оруулж ирэх ёстой шүү. Энэ дээр Абикр сайд тодорхой одоо хариуцлагатай байна шүү. Ахмадуудыг хуурахгүй шүү. За энэ үнийн өсөлтөөс иргэдэд хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. За нийлүүлэлтийн гаралтай инфляц бол бид одоо үүн дээр авч хэрэгжүүлэх тодорхой одоо үйлдэлүүдийг хийе явж. Сая шатгууны үн, за одоо хүнсүүдийн аж ахуй салбар дах тэр одоо шатгууны 100000 тонны нийлүүлэлтийн асуудлууд гэдэг тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Зөвхөн эрэлтийн гаралтай инфляц бол харьцангуй эрсдэл бага баг. Энэ Монгол банкнаас явуулж байгаа мөнгөний бодлого их хатуу байна, үр орлогын харьцаа бас их хатуу байна. Ингээд явж байгаа учраас эрэлтийн гаралтай инфляц хэв тийм. Пүүжиг шүүн тэр ер нь тэтгэвэр дээр 10% тэтгэвэр нэмэхэд манай 300 тэрбум төгрөг шүү дээ. Бараг 10% шүү дээ. Тэгэхээр тэтгэвэр нэмэх буюу ингээд жигд нэмэхээс илүүтэйгээр ихтгэл зүйн шийдэх. Ихтгэл зүйн шийдэхэд бараг 900 тэрбум багхгүй. Тэгэхээр нөгөө индексжүүлэлт нэмэх хуулиа хийгээд ихтгэл зүйрээ шийдээд урагшлахгүй бол бүгд жигд нэмнэ гэж бол шудраг бус тогтолцоо. Тэтгэврийн доод хэмжээг тэдэд хүргэнэ гэвэл тогтолцоо нь буруу ийм үед шууд тэгж хавтгаа нэмээд
шудраг бус байдал бий бол насаараа хөдөлмөрлсөн шимтгэлээс цалингаасаа шимтгэл төлсөн хүмүүс зарим нь халамжийн тэтгэвртэй тэгээ бүгдийг ижил тэгш нэмнэ гэдэг энэ бол шудраг бус тогтолцоо. Эхлээ итгэл зүрээ шийдэх ёстой гэж би ойлгож байна. Олон дулгууртаа болох ёстой. Хувийн нэмэлт тэтгэврийн хууль их хурлд барьсан байгаа батлах ёстой. Итгэл зүрээ тэр 900 гаруй тэрбум төгрөгийг итгэл зүрийг шийдчихийж тэр нэмэхгүй асуудал явахгүй бол одоо ингээ гаргаж ирээд нэмждэг дахиад энэ бодлогогүй л алхам л болно л доо. Тэгээд хизээч хийц төгсгөлгүй юм болох гээд байгаа байхгүй юу? Тэгээд би дөрөв хэлсэн шүү дээ. 10% нэмэхэд бүтэн жилээ даахад 600 тэрбум байгаа байхгүй юу? Манай суур зарлагчийн 2.6 болчиход шүү дээ. Тэгэхээр яг За гүйцэг хариулчээ. Ерөнхий сайд. байгаа нөхцөл нь ийм байгаа. Тэгтээ тэтгэврийг бол бид нар индексжүүл нэмэх үүрэгт цаашаа хуулийн хөвч тодорхой болох ёстой. Ингэж индексжүүлж л нэмж явна. Тэгэхээр ахмадуудынхаа одоо тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бол манай засгийн газрын гол бодлого байна. Гэхдээ би одоо худлаа яриад яах вэ? Сая 500 болгоно энэ төр гэж ид шидэн гараад ирж тэгж болгож чадахгүй байх. Эсвэл зөвхөн төсөө батлаад зөвхөн тэтгэвэр тавиулныг болох байх.